Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлд нэмэгдэх хандлагатай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа билээ. Эрт жирэмслэлт нь зөвхөн тухайн охины амьдралд төдийгүй гэр бүл болон нийгэмд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ энэ төрлийн мэдээллийг өгөх, ойр дотно нь ярилцах болон боловсролын байгууллагууд мэдээллээр хангаж урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Сүүлийн үеийн судалгаагаар 15-аас 19 насны өсвөр насны охидын төрөлд ойролцоогоор нийт төрөлтийн 5% эзэлдэг бөгөөд энэ нь жилд 4,000 орчим өсвөр насны охид төрдөг гэсэн тооцоолол гарчээ. Өсвөр насны охидын жирэмслэлийн гол шалтгаан нь бэлгийн болон нөхөн үржим боловсрол дутмаг байгаатай холбоотой юм. Иймээс сургуулиалан гэр бүлийн орчинд энэ төрлийн мэдээллийг хангалттай, ойлгомжтой болгодгүй нь эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Эний юм ирнэ гэдэг бол нөхөн үржим чадвартай болно гэж ойлгох хэрэгтэй. Нөхөн үржим чадвартай болно гэдэг нь бол та нэг удаагийн биеийн хавтлаарч жирэмсэн болох талтай шүү гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ жирэмсэн байна, жирэмсэн байж магадгүй гэж бодож байгаа бол ээж ааваасаа ах эгчээсээ санаа зовохгүйгээр айхгүйгээр эрт үед нь хэлээд асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж айснаасаа, нууснасаа болоод хугацаа хэтрүүлээд жирэмснийхээ явцыг тэг хэмжээнд хүрдэг. Ингээд төрөх асуудал гарч ирнэ охин өсвөр насндаа. Өсвөр насндаа жирэмсэн болгоно их ураг хоёрын эрүүл мэндэд ноцтой хүндрэл үүсэх магадaltaйг эмчнэр анхааруулж байна. Эрт насны жирэмслэлт нь дутуу төрөл цус багтаал сэтгэл зүйн дарамт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Мөн жирэмсэн болсон охидын ихэнх нь сургууль завсардах, боловсролоо үргэлжлүүлэх боломж нь хязгаарлагдах нөхцөлд ордог байна. Энэ нь цаашлаад ажил хөдөлмөр эрхлэх, нийгэмд идэвхтэй оролцох боломжийг багасгадаг сөрөг үр дагавартай. Иймээс нөхөн үржим боловсролд анхаарах, эцэг эхчүүд хүүхдтэйгээ ойр ярилцах хэрэгтэй юм а. Өсвөр насндаа биеийн физиологи нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа энэ үед жирэмслэх юм бол жирэмснийхээ явцдаж жирэмсний хүндрэл эрсдлүүд тохиолдно. Төрөх явцдаа ч төрөх явцын хүндрэл эрсдлүүд гарч ирдэг. Тэр байтугай амь насанд ч эрсдэл тулгарч болох талтай. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдэд охидуудаа нээлттэй байх, айдасгүй байх, хоорондоо эерэг харилцаатай байх, харилцааг заавал бий болгох нь хамгийн чухлаа. Мөн түншлэн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөв ойлголт өгөх нь урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна. Мөн сарын тэмдэг ирсэн тэрмөгчөөс эхлэн илүү ойр ярилцах мэдлэг мэдээлэлтэй байх нь өсвөр насны охидын жирэмслэлтэд сэргийлэх хамгийн чухал арга юм а. Энэхүү эцэг эхчүүд хүүхдтэйгээ ойр байж ярилцах нь өсвөр насны жирэмслэлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэлээ.